За юу байна манайхаа? Бүгдд нь энэ бичлэгийг үзэж байгаа цаг мөчийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ бид та бүхэндээ өмнөх сэдвийн үргэлжлэл буюу лууг хэрхэн сургах вэ 2 дугаар ангийг хүргэхээр бэлдээд байна. Тус ангийн хувьд 145 сая долларын зардлаар бүтсэн ч дэлхийд дахнаас 621 сая долларын ашиг олж чадсан гайхалтай бүтээл юм. 2010 онд гарсан эхний ангиасаа 5 жилийн дараах өгүүлэх тус кино. Дин Диплойс ганцаараа найруулсан бөгөөд тус киног хийгдэж байх хугацаанд өмнөх ангийг хамт найруулсан Крис Сандерс Croods киног найруулж байсан байна. Энэ ангид найруулагч маань нилээд ач холбогдол өгч эхний ангийн үзэгчдийн сэтгэл хөдлөлийг хүлээлтийг унгаахгүй байх ёстой байсан ба учир нь цаашлаад тус төсөл нь маш гүн гүнзгий өрнөх үйл явдлууд дараагийн анги болон цувралууд гэд олон зүйлийн улмаас маш чухал анги болж чадсан юм. За ингээд олон зүйл ярилгүй кино руугаа орцгоё. Энэ удаад Берк рүү луунууд дайрах биш. Бүр харин луунуудаа нөгөө манай залуу викингчүүд маань унчихсан уралдаан тэмцээн зохиочихсон байж байхын тэр. Энэ хугацаанд Берк нилээд илүү хөгжсөн. Бүр лууны угаалгын газар, хоолны газар, орон байр, гал унтраах системтэй болсон байлаа. Тэмцээнд залуу викингчүүд баг болон хоорондоо тойргоор уралдаж, уралдах зууртаа хоньнуудыг сагсанд хийж, оноо цуглуулж уралдаж байв. Сүүлийн тойрог эхэлж хамгийн өндөр оноотой хар хонь агаарт хөрлөө. Манай нөгөө хоёр ихэр байдаг штэ. Тэр хоёр ихрийн нөгөө эмэгтэй ааш мут нь эвсэлгүй бондгор болон манай булчинлаг ухаангүй хүчтэн хоёр маань булаацалдан байдаг. Ингээд Астрид 1-9-доо дөрвийн эсрэг нэг тэмцээндээ арай л гэж ялдаг. Гэхдээ Хикап ерөөсө харагдахгүй байх ба учир нь манай хоёр далаа дээгүүр асар хурдтай нисэж байх ба бүрч болоогүй. Хикап маань шин өмсгөлтэй. Зүгээр л суугаад нисэх биш. Лууныхаа нуруунд дээр бэхлэгдэн хэвтсэн байдалтай байлаа. Энэ нь миний бодлоор агаарын эсэргүүцлийг илүү багасгаж хурдан нисгэд зориулагдсан байх. Хамгийн кул нь Хикап луутайгаан цуг доош унаж байгаад гинэт өмсгөл нь хөл гарыг нь холбосон далавч гарч ирээд луутайгаа хамт нисэх шиг явдаг. Тэр яалтчгүй л зохион бүтээгч. Эзнийгээ жоохон доошлоход нь түүтлээс агаарт лазер сумаараа долгион өсгөж Хикапыг дэмжиж байлаа. Тэр хоёр өндөр хаттай таарч осолдох шахаж түүтлээс Хикапыг авран цас дагуун уруудан өнгөрсөөр газар тунаж Хикап бага авдаг. Яалтчгүй тэр арай илүү хөгшөрсөн байлаа. Тэр хоёрын энэ аялал нь дэлхийн газрын зургийг гаргаж буй явдал байв. Энэ үеэр Астрид ирж тэр хоёр ойр зургийн зүйлсийг ярилцж эхлэв. Ингэж яваад тэр хоёрын ярьж буй зүйл Хикапийн дараагийн омгийн ахлагч болох тухай руу шилжив. Гэхдээ Хикап жаахан дурамчхан байхч Астридийн хувьд баяртай байлаа. Энэ сцен дээр Хикап анх удаа ээжигээ дурдна. Түүний талаар огт мэдэхгүй өөрийгөө олоогүй байгаагаа Астридэд хэлдэг. Астрид харин түүнд хайж байгаа зүйлээ гаднаас биш өөрөөсөө буюу зүрхнээсээ хай гэж хэлээд түүнийг хазар дээр нь үнсдэг. Харин энэ үед тэдний олсон шин газраас гинэт их хэмжээний утаа гарч Астрид Хикап хоёр луугаа унан тийш явдаг. Утаа гарч байсан хэсэгт ирэхэд бүх мод шатчихсан, үнс болсон байх ба утааны голомт хэсэгт яг л авраг том мөсөн цайц шиг зүйл байх нь тэр. Харин энэ үед мөсөнд зоогдсон байсан усан онгоц дээрээс хэсэг хүмүүс торон сумаар харавж Астридийн луу буюу ханцлагчийг барьчихна. Ингээд Хикап Астрид түүтлээс 3 тэднийг зогсоохоор газар бууж ирдэг. Хикап гайхалтай галтилд барьчихсан байх нь хүмүүсийг гайхшруулж байлаа. Энэ хүмүүс бол Драго гэх үл мэдэгдэх хүнд луунуудыг барьж өгдөг луугийн ангуучд юм. Тэр өөрийн луу олох ямар хэцүү байгааг түүнд хэлж уурлаж өмнө нь хоосон очсныхоо төлөө цээжиндээ тавга дарууснаа хүртэл хэлж бас нэг сонирхолтой зүйл хэлсэн нь тэр өөр луу эзэгнэгч буюу луу ундаг хүмүүсийн талаар дурдав. Арай гэж ханцлагчийг аваад тэр дөрөв зогтов. Өнөөх залуу луунуудыг заавал авна хэмээн занал хийсээр үлдэхэд тэр эцэн солигдож Беркэд шилжинэ. Нөгөө дархан маань бүр луунуудын шүдийг хүртэл хийдэг болчихсон байлаа. Ингээд Хикап Астрид хоёр луутайгаан ирж тосгоныхон бөөн баяр хөөргөллөө. Хикап харин аавтайгаас саяны болсон зүйлийн талаар ярилцах гэж хичээх боловч аав нь харин түүнд тосгоноо хэрхэн удирдах, хэрхэн ард иргэдтэй туслах, ард иргэд л чухал гэх зүйлсийг ярьсаар байлаа. Хикап шинэ газрын талаар ярьж байгаад цус нудраг Драгогийн нэрийг дуртахад аав болон Гобер буюу нөгөө дархан хоёрын царай ховж эхлэв. Стойк хэсэг гацж байгаад гинэт ухаан орж бүх луу, бүх викингчүүдийг гарахгүй байхыг тушааж байна. Дайнд бэлд. Инхийн цаг дууссан гэх мэтээр хэлж орилж сандчин байлаа. Хикап хандан цус нудраг Драго бол өршөөл гэж мэдэхгүй алуурчин гэж хэл. Харин Хикап түнд ойлгуулъя очий би таныг өөрчилж чадсан юм чинь бүгд бүтэн тосгоноо өөрчилж чадсан юм чинь Драгог өөрчилж чадна гэж хэлээд тэр хоёрын дунд багахан хагарал үүснэ. Харин энэ бүхний дараа Хикап Стойкийн үгэнд орлогыг гараад явчихдаг. Түүний араас Астрид ч мөн луугаа унан гарах ба ингээд Астрид Хикап хоёр нөгөө хідэн залуусын онгоцон дээр ирээд өөрсдөө бууж өглөө. Бид хоёрыг Драго руу аваач. Драготой уулзмаар байна хэмээн ятгдаг. Гэвч нөгөөдүүл нь гайхаад эргэлзээд тэнгэлзэж байхоор нь манай өсвөрийн викингчүүд гинэд хаанаас ч юм бэ гарч ирээд Хикапыг шүүрээд аваад явчихдаг. Хикап луугийн савраас нь мултарч онгоцон дээр буухад
Зөвхөн өсвөрийн викингчүүд гэлтгүй Гобер болон Стоикнаар ирчихсэн байлаа. Нөгөө айхтар эрүүндээ шивэстэй залууч нь Стоик нэг мангастаад Гобер нэг хөнгөн зөхиод л унгачив. Харин Стоикийн гол зорилго бол зүгээр л Хикапыг авч явах байлаа. Арга барсан Стоик тэдэнд яагаад ингэж байгаагаа тайлбарлаж эхэллээ. Эрт цагт Луугийн аюулын талаар ярилцахаар омгийн ахлагч нар цуглаж ярилцаж байсан юм. Тэр дундаас нүүр дүүрэн сорвтой Луугийн арьс нөмөрсөн алс нутгийн танихгүй хүн гарч ирсэн юм. Өөрийгөө цус нудаг гэж нэрлсэн тэр нөхөр хүн төрлөختнийг Луугийн аюулаас аварна гэж байлаа. Ингээд биднийг түүний өмнө сөгдөж түүнд дагаар орохыг санал болгоход бид бүгд түүнийг шоолон инээсэн. Гэтэл гинэт дээвэр шатаж луунууд орж ирж галаар шүршиж эхэлсэн. Надаас өөр хэн ч аврагдаагүй хэмээн Стоик хэлв. Түүнийг ухааруулах боломжгүй гэж хэлсэн ч Хикап эсэргүүцэн оролдож үзэхээр Лууга унан нислээ. Хикап шөнийн хилэнтэй хамт үүлэн дээгүүр нисэж явтал хаанаас ч юм бэ гэнэтхэн нэг хүн гараад ирдэг. Луу нь харагдахгүй үүлэн донд хүн. Тэр хүн маш сонин хуйгтай, дуулахтай мөн багтай байлаа. Урд нь ч нэг гараад, ард нь ч нэг гараад энэ тэнд нь гарч ирж байснаа. Гинтхэн урд нь гараад ирдэг. Тэр хоёр харц мөргөлдөж байтал гинэтхэн өөр нэг луу Хикапыг шөнийн хилэнгийн нуруунд дээрээс шүүрэн аваад явчих. Мэдээж шүдгүй Хикап хоёр үүнд бэлэн биш байсан тул төдлөсийн сүүл удирдлага алдаж нисэж чадахгүй ус руу унав. Хикапыг авч явж байгаа тэр хүн нэг л луу унсан байх ч гэсэн маш олон луу түүнийг даган явж байлаа. Хикапийн луу ганцаараа нисэж чаддаггүй талаар нөгөөнийг үл таних хүнд хэлсэн ч гэсэндэ тэр түүнийг үл тав. Хикап Астрид хоёрыг өмнө харсантай ээжил мөсөөр хүрээлэгдсэн цамхаг шиг газарт авч ирдэг. Түүнийг маш олон луун донд орхиход Хикап нөгөө галт хил дээрээ тэдний анхаарлыг татаж аюулгүй гэдгийг мэдрүүлэн гар хүрэх гэж байтал түүнийг авч явсан багтай хүн түн рүү хажмаар ортож эхэлв. Хикап түүнтэй ярих гэтэл тэр тоохгүй байснаа хонх шиг юмтай таягаараа газар цохиход нэг том луун шүдгүүг авч ирэх бөгөөд тэдний дотн байдлыг үл таних хүн гайхаж байтал гинэт бүх луу амандаа яг л дэнлүү мэд галасаач эхлэв. Багтай хүн зевсгийн хаяад Хикап руу ортож шүдгүйг гараараа хүрэлгүйгээр аргыг нь олоод эрхлүүлээд газар хэвтүүлчихдэг. Ингээд Хикапт хүрэх гэж байгаад гинэтхэн нэг зүйлийг анзаарч хоош ухарснаа. Хикап гэж амандаа айл. Хикап мэдээж гайхаж үгч хэлж чадахгүй гайхаж биширсэн тэр хүн бол Хикапийн ээж байлаа. Сцен солигдно. Мөсөн уулс донд Стоик Гобер хоёр Хикапыг ээж шигээ зөрүү дамтан хэмээн ярьж явдаг. Ингэж яваад шөнийн хилэнгийн унсан газраас Хикапийн дуулгыг олж өөрийн луу болох гавл нэцлэгчд үнэртүүлэн мөрийг нь хөлөв. Ахаад сцен солигдож Хикапийн ээж түүнийг хонгон шиг газраар нэг тийш дагуулan явах бөгөөд замдаа Хикап асуулт асуусан ч тоолгүй урагшилсаар хонглоос гарч ирэхэд урвуу харсан цамхаг шиг зүйлийг тойрон нисэх олон төрлийн луунууд бүр бяцхан луунууд хүртэл байх бүхэл бүтэн луугийн ертөнц түүнийг угтлаа. Гайхалтай дүр зураг. Ингээд ээж хүүгийн яриа эхэлж тэнд байх луунуудыг хэрхэн Драгогийн хавханд орж гимтсэн талаар хэлж түүний гэр бүлийн байдлын талаар ярилцгаав. Ингээд Хикап тосгоны өөрчлөлт бүх хүн луу ундаг болсон, бүр хайрладаг болсон талаар хэлэхэд ээж нь итгэдэггүй. Ингээд Хикапыг баг байхад нь луунууд дайрч ээжийнх нь одоо унаж байгаа луу Хикапыг хараад гайхаж байгаад түүний эрүүг нь урчихсан байдаг. Түүний Хикапыг хараад таньсан зүйл бол тус сорвин байлаа. Ингээд Хикапийн ээж болон түүний одоо унаж байгаа луу хоёр уулзаж нэгнээ олж луу түүнийг авч явсан бөгөөд Стоик ээжийг нь үгсэн хэмээн бодсон байв. Cloud Jumper буюу түүний унаж буй луу нь түүнийг энд байлгасан нь дээр гэж бодсон тул хороогоогүй байх хэмээн хэлж түүнийг бүх луугийн хаан буюу манлайлагч лууг харуулдаг. Тэрээр энэ авраг том луу нь энэ бүх лууны орогнож байгаа газрыг өөрийн мөсөн амьсгалаар бүтээсэн гэдгийг хэлж түүнийг танилцуулдаг. Харин энэ үед залуу викингчүүд тэдэнд санаа зов байж сууж яд. Астрид хүлээж тэслгүй хайхаар хөдөлж эхэлцгээдэг. Сцен солигдож нөгөө хідэн Драгогийн луугийн ангуучид харагдах ба Астрид нөгөө залууг барьж өөрсдийг нь Драго дээр хүргэж өгөхийг шаардаж зөвшөөрөхгүй болохоор нь доош шидээд унаж явах замдаа зөвшөөрлөө гэж орилох үед нь барьж аваад найдвартай харах шүү хэмээн цааш явдаг. Харин Хикап болон түүний ээж хоёр луунуудтайгаа нийлээд хооллож, зугаацж, хамтдаа цагийг өнгөрүүлж, яг л өнгөрсөн цагаан нөхөн мэдлж байгаа шиг жаргалтай байлаа. Түүний ээж луугийн далавчин дээгүүр алхаж тэр хоёрын мэдэрдэг зүйлч нэг байв. Харин Хикап түүнд нисэж чаддаг гэдгийг гайхуулж байгаад ахаад л уулын тэнд осолдох гэж байхад нь түүдлээс тэрээд цасан дээр өнхөрч байна. Ээж хүү хоёрын гайхалтай уулзалт болж өнгөрдөг. Гэхдээ Хикап Драготой уулзаж ятгах хэрэгтэй гэдэг бодлоо ээжтэй хэлж тэдний энэхүү мөч дуустдаг. Аавынх нь адилаар ээж нь Драготой уулзаж ярилцсан гэдэг бол байж боломгүй зүйл хэмээн хэлнэ. Сцен солигдож залуу викингчүүд Драго дээр ирнэ. Нууцаар ажиглаж байлаа. Энэ үед гинэт ханцлагч нисээд явчих.
Бүгд гайхаад юу болов гэтэл цагаан бавгаан арьс нөмөрсөн хүмүүс цасан доороос гарч ирээд нойрсуулагч сумаар буудан луунуудыг унгаж хүмүүсийг барьцаал. Драгог нөгөө залуу дуудан амлсан ёсороо луунууд авчирлаа гэж итгэлгүйхэн төгдөрч хэлж байхад мэдээж баригдчихсан хар дарсан зүуд маань уурлаж байв. Драго уяаг нь тавьчих гээд луугийн өөдөөс алхаж байтал хар дарсан зүуд аимшигтай уурлаад түүний өөдөөс галаар төрөж эхлэв. Гэтэл тэр нөгөө нөмөрч байсан луугийн арьсаараа түүний галыг хаагаад гартаа төмөр жад барин дээрээ эргүүлж орилоход хар дарсан зүуд айж толгоогоо газар удаалав. Ингээд тэр түүний толгой дээр гიშгэж чи миний доор хэмээн хэлдэг. Энэ үед түүний нуруунд дээр имэйл байгааг ажиглаж нөгөө залуу руу аажмаар ойртон хоолойг нь боогоод асууж эхэлв. Астрид түүнийг айлгах бодолтой Хикапийн талаар түүнд бахархалтайгаар хэлж биднийг явуул гэж шаардахч Драго надаас өөр хинч лууг өдөрдөх ёсгүй гэд өөрийн бүх зэргүүд бид луугийн үрлөв ахин нэг удаа дайрна. Тэгээд тэдний альфаг устгаж Беркийг эзлэн хэмээн хэлдэг. Харин нөгөө ирүүндээ шивэстэд залууг хороо гэхэд түүний цэргүүд сүх чадаа шидтэл. Нисэд явчихсан байсан ханцлагч гинэт гарч ирэн түүнийг хамгаалж байгаад нойрсуулагчтай суманд оногдсон. Ухаан алдаад унж. Шивэстэд залуу маань луу өөрийг нь аварсанд итгэж чадахгүй гайхан байлаа. Харин энэ үед Хикап нөгөө луунуудын үүрэнд хойж байтал Стоик хаанаас ч юм бэ гарч ирээд Хикапийн амийг таглан үгч хэлүүлэлгүйгээр чирэн авч яв. Энэ үед нөгөө хонглоор гарч явхаар оролдож байтал урд нь төрүүлж явсан кобр гинтхэн буцаж ирснэ. Чи энэ асуудлын учрыг өөрөө олох хэрэгтэй байхаа хэмээн хэл. Мэдээж Стоик луу байгаа л гэж бодсон бололтой. Ирэлхэгээр гарч ирэхэд түүний урд түүний үдсгэлэн технэр зогсож байлаа. Түүний эхнэр буюу Валка маш олон зүйлийг хэлж асууж харин Стоик алхасаар л эцэстээ Валка мөсөнд тулж ямар нэг зүйл хэлээч гэхэд Стоик түүний их зур дээр чи яг миний чамайг алдсан тэр өдөр шиг үдсгэлэнтэй хിവэрэ бай гэж хэлээд галзрыг нэлдэг. Энэ хэсэг магадгүй энэ киноны маань хамгийн сэтгэл тогтолсон үуч байх. Харин энэ үед Драго манай өсвөрийн викингчүүд болон Юундэ шивэстэй залуу бүгдийг нь хороох тушаал өгсөн байх бөгөөд тэднийг живүүлж алах гэж байхад манай шивэстэй нөхөр гинтхэн нөгөө цагаан бавгаан арьстай нөхдүүдийг чинь өшөглөж цохоод яалтчгүй луугийн ангууд шиг Драгогийн цэргүүдийг булгаж авах нь тэр. Ингээд оргох үйл ажиллагаа эхэллээ. Шивэстэй нөхөр маань ханцлагчийн тор руу орж түүнд талархснаа илэрхийлээд түүнийг авардаг. Харин манай саяхан уулзсан гэр бүлийнхэн их л жаргалтай энгийн гэр бүл шиг хоол унд хийчихсэн Беркэд юу болдог, яаж өрнөдгийг Хикап ээждээ ярьж өгöd л байж байх нь тэр. Гэхдээ л түүний ээж дэндүү их зүйлийг тийм чамархан хүлээж авч чадахгүй тэнэгэлсэн царай гаргаж байтал Стоик шүгэлдэж түүн рүү дөхөн очдог. Түүний гарнаас барьж хамтдаа жаргалтай гихчин дуугаан тул. Энэ бол түүний гэрлэх үедээ дуулан бүжиглэж байсан дуугуур юм. Стоик ахин нэг удаа гэрлэх санал тавьж байгаа мэтээр сөхөрч суугаад түүнээс гэртээ харихыг гуйдаг. Тэр зөвшөөрч бүгд инээлдэж байсан ч жаргалтай цаг тийм ч удаан үргэлжилсэнгүй. Луугийн үүрийн гадна Драгогийн бүхэл бүтэн айран ирсэн байлаа. Драго цэргүүддээ юу ч болсон хамаагүй зөвхөн уулыг нурааж альфаг ил гаргаж ирэх хэмээн тушаал болгож жижиг луунуудыг нойрсуулагч болон тороор унгаж байлаа. Драгогийн удирдлагад байдаг луунууд болон манай талын луунууд хоорондоо тулаалдаж эхэлв. Гэтэл гинэт тэдний бэлдсэн төмөр өрх дотроос нэг нь дэлбэж манай өсвөрийн викингчүүд баатарлагаар гарч ирэн тулаанд оролцож эхэлдэг. Мөн манай Драго мастер гэр бүлч тулаанд оролцож Валка луунуудаа гайхалцтайгаар удирдах Хикап хэцүү байдалд орсон луунуудад туслана. Валка луутайгаа хамт торонд оногдож газар туна. Драго түүн дээр ирж тэр хоёр тулалдаж эхэлдэг. Мэдээж Валка бол эмэгтэй хүн, тэр яагаад ч дийлэлгүй газар тундаг. Валка түүнд луунууд бол альфагийн удирдлагад байх ёстой гэтэл тэгвэл чаленж явуулъя гэд орилж савгаан эргүүлтэл усан доороос өөр нэгэн альфа гараад ирдэг. Ингээд Драго яг Валкаг алах гэж байтал түүнийг Стоик түлхэж унгаад ихнэрээ эвтэйхэн гихчин гарнаас нь барин босгон. Хүн болон луугийн альфануудын тулаан инхүү эхэлнэ. Хоёр альфа луу мөн хоёр овгийн удирдагчийн тулаан. Валка альфа луунуудын тулаанд туслахаар явна. Гэтэл нөгөө талын альфа манай альфаг түлхэж унгаад хоёр том соёогоороо түүний гидс рүү дүрч. Бүх луу түүний өмнө очиж согддог. Харин Драго эсрэг альфад Валкаг хөнөө гэж хэлдэг бөгөөд аимшигт мөсөн амьсгалаараа үлээхэд Валкагийн луугийн сүүл хөлдөж арай хийж нисэж яваад унчихдаг. Унаж явсан түүнийг Стоик авна. Харин энэ үед Хикап Драго тэрэрж түүнийг зогсооно. Ингээд түүнийг анх хайсан зорилгоо биелүүлж түүнийг синхруулж ухааруулах гэж оролдогч Стоик Валка хоёрын зөв байлаа. Тэр ойлгохгүй. Тэр өшөө хорсолд автсан байв. Ингээд Валка Стоик хоёр луу дайрч байсан эсрэг альфаг дуудаж ямар ч луу альфагаас зөрж чадахгүй хэмээн хэлдэг. Луунууд өөр хоорондоо нэг төрлийн дохиогоор харилцдаг юм шиг байна. Эсрэг альфа төдөлсийг өөрийн дохиогоор захирах гэж оролдож
түүдлээс ч хэцүү байдалд орж шахагдаж гинэтхэн нүд нь өөр буюу ховтуулсан байдалтай болоод Драгогийн тушаалаар Хикап руу дайрч эхэлнэ. Харин Стоик хүүгэн аврахаар гайхамшигтай хурдаар гүйсээр үсэрч гарч ирээд Хикапыг түлхээд түүтлэсийн суманд оногдно. Хикап Валка хоёр түүн дээр ирж түүнийг чагнахч түүний зүрх нь цоглохгүй байлаа. Ингээд бүгд харуулсаж байтал Альфа саяны аргаараа бүгдийг дуудан Драго түүтлсийг унан цэргүүдээ Берк рүү хөдлөхийг тушаана. Ингээд викигчүүдийн ёсоор түүнийг далайд завин дээр хөвж галт сумаар харван дараа төрөлд нь үүддэг. Ээжтэйгэн ярилцаж бүхнийг эвлэрүүл чадна гэсэн өөрийгөө буруутгаж сэтгэлээр унсанч Стоикийн үүргийг хүлээх өөрийн тосгоныг хамгаалах ёстой хэмээн Берк рүү буцаар болно. Гэвч бидэнд луу байхгүй шүү дээ. Тэд бүгдийг нь аваад явчихсан гэж хэлэхэд Хикап бүгд бишээ гэд бяцхан луунуудыг ундаг. Тэд бол хэнийч үгэнд ордоггүй дүрсгүй амьтад. Тиймээс тэд Альфад өдөртөлж яваагүй илдсэн байх нь тэр. Шин дөлөөр Беркэд. Гинтл Беркийн луунууд бүгд нүд нь өөрчлөгдөн Альфагийн зүгээр Драго Альфаг унчихсан. Та нарын ахлагч өгсөн. Хинч та нарыг хамгаалахгүй гэж хэлээд эсрэг Альфа Беркийг тэр чигээр нь мөсөн цамхаг шиг болтол нь хөлдөөж орхино. Гэхдээ өсвөрийнхэн болон Валка дархан ирүүндээ шивэстэй залуу тэрхэд Беркэд энэ үеэр ирдэг. Өсвөрийн викингчүүд эсрэг Альфаг саатуулж байхад Хикап бяцхан лугаан унчихсан Драготой нүүр тулж өөрийн лууг эргүүлж авахар түүнтэй ярьж байлаа. Харин Драго тэр чинийх байха болсон. Гэхдээ гуй луугийн мастера. Түүнийг эргүүлж авахар оролдооч чи чадахгүй гэхэд Хикап түүнд дөхөж юм ярьсаар түүнийг зүгээр болгочихдог. Ингээд түүтлэс Драгог авч шидэд тэр хоёр доош унаж байхдаа нийлж ахин Хикап түүтлэсийн нуруунд дээр гарна. Түүний удирдлагад орохгүй тул түүтлэсийн нүдийг боож чи бид хоёр нэг бие шүү андам гэж хэлээд эсрэг Альфаг булгаж авахар явна. Мэдээч өмнөх ангийн адилаар бүх Берк түүний хайртай бүсгүй Астрид өсвөрийнхэнгээ бүгд түүнийг дэмжин орилсоор тэр дөрвийн тулааныг ажиглана. Түүтлэс Хикапийн үгээр хөдлөх бөгөөд эсрэг Альфагийн мөснөөс бултан дээш өсгөд нүднийх нь болт унчихсан байхыг ажигласан Драго баярлтал Хикап түүтлэсийн нуруунд дээр байдаггүй. Хикап нөгөө нисдэг хувцаанд дэлгэж гисэн Драгогийн хажуугаар зөрхтөн дэлбэрдэг утаагаан цадж байгаад дэлбэлэн түүнийг доош унгана. Ингээд тэр хоёр өөрсдийгөө давуутай боллоо гэд Драгогийн урд эртэл эсрэг Альфа Хикап түүтлэс хоёрлоо мөсөөр хүлээчихдэг. Драго тавлан инээж харин Валка харамсан уйлж байтал мөснөөс маш хурц гэрэл гарч байснаа гэнэт дэлбэрчв. Түүтлэсийн нуруунд дээрх залаанууд цэнхэр өнгийн гэрлээр анивчин байх бөгөөд тэр Альфаг тулаанд дуудана. Түүний өөдөөс лазер сумаараа галлаж эхэлтэл Альфагийн удирдлагад байсан луунууд удирдлагаас гарч бүгд шөнийн хилэнгийн талд гарна. Ингээд нэгийн эсрэг 1000 тулаан эхэлж бүх луу түүний өөдөөс галлаж аргагүй эрхэнд Альфа хүчин мөхсдөж түүний нэг соёо газар тунаг Драгог аваад ус руу шумбан цааш ухрна. Бүх луу түүтлэсийг тойрж түүний өмнө сөгдөн. Түүтлэс бол шинэ Альфа. Харин Беркийн хувьд шинэ тосгоны ахлагч шинэ Альфа бол мэдээч хуучин тосгоны ахлагчийн хүү Беркийг өөрчилж чадсан гайхалтай нэгэн. Энэ бол шинэ ахлагч Хикап. Тосгоны удган эмгэн түүний духан дээр тэмдэг зурж өгснөөр тэр альбан ёсоор тосгоны шинэ ахлагч боллоо. Энэ хүртэл сонсож бидэнтэй зүг бодлын тэнгист дарвуулан дэлгэсэн танд баярлалаа. Subscribe, like дарж биднийг дэмжээрэй.